Тамир байна. Можо дижитал телевизэд монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш сэтгэл зүйн мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж байгаа билээ. Энэ удаад таксины жолоочийн сэтгэл зүйн талаар мэдээлэл бэлтгэлээ. Таксины жолооч нар бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтнүүд. Гэвч тэд замын төвжрэлт, жолооны ард удаан суух, олон төрлийн үйлчлүүлэгчтэй харилцах зэрэг маш их стресстэй нөхцөлд ажилладаг. Олон хүн тэдний сониуч асуултаас түгшөөдөгч үнэндээ энэ нь тэдний сэтгэл зүй, ажлын онцлогтой холбоотой. Таксины жолоочийн ажил бол ганцаардмал, залхуутай ажлын орчин. Жолооч нар өдрийн ихэнх цагийг ганцаараа машиндаа өнгөрүүлдэг. Энэ нь тэднийг нийгмийн харилцаа өгүүлэхэд хүргэдэг бөгөөд үйлчлүүлэгчтэй яриа өрнүүлэх хүсэл төрүүлдэг юм байна. Төвжрэлт машины жолоо барьж удаан хугацаанд суух нь маш их стресс үүсгэдэг бөгөөд хэтэрхий удаан жолоодох нь бие мах бодож ачаалал өгч нурууны өвчин ядаргаанд оруулдаг. Зарим үйлчлүүлэгч хэтэрхий дуугүй, дуугарч ядсан ихэмсэг зан гаргах, зарим нь соёлгүй, түрэмгийн эсвэл дээрэнгүй ханддаг нь жолооч нарыг сэтгэл зүйн хувьд туйлдуулдаг. Ийм хүнд нөхцөлд ажиллахыг нь нэг ч удаа болов ойлгоод хаяаж болов сайхан харилцахад сайхан сэтгэл төрүүлнэ. Жолооч нар ихэнхдээ ганцаараа ажилладаг тул зарим нь яриа өрнүүлэхийг хүсдэг. Хэрэв та тухайн үед ярихыг хүсэхгүй байвал зөөлөн ойлгомжтой байдлаар би одоохондоо жаахан амрах гэсэн юм гэж хэлж болно. Таксины жолооч гэсэн хүн тэднийг бүдүүлэг эсвэл үл тоосон байдлаар харьцах хэрэггүй. Баярлалаа, сайн яваарай гэх мэт энгийн боловч найрсаг үгс тэдний сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Та төвжрэлд орсон ч энэ нь жолоочийн буруу биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бухимдсан ч тайван, хүндэтгэлтэй харилцах нь хоёуланд нь таатай уур амьсгал үүсгэнэ. Таксины жолоочид хэтэрхий шаардлага тавихгүй байх нь чухал. Яг тэдэн минутанд хүрэх ёстой. Энд зогс гэх мэт шаардлага хэтэрхий олон тавих нь жолоочийг стресстүүлдэг. Хэрэв та ярилцахыг хүсэхгүй байвал чихвч зүүх, утсаа оролдох гэх мэт байдлаар жолоочид ойлгуулах боломжтой. Гэхдээ ийдэг байдлаа хадгалах нь чухал. Таксины жолооч нарын ажил ганцаардмал, дарамт ихтэй, өндөр стресс шаарддаг учраас тэд үйлчлүүлэгчтэй яриа өрнүүлэх, нөхөрсөг хандахыг хүсдэг. Харин зорчигчид үүнийг төвөгтэй гэж мэдэрдэг. Гэхдээ харилцан ойлголцож, хүндлэлтэй харилцвал таксины аялал хоёуланд нь илүү таатай болно.